Ингэсэн мань орон сууцны барилгыг тэрсэн аврах том хөшөө. За энэ зураг дээр гарч байгаачлаа ийм төсөл хийгдэж байгаа юм байна. Энэ болохоор Давид Черни хэмээх алдартай уран бүтээлч архитектурын нэгэн шин төсөл Прагийн Карлинд баригдаж байгаа гинэ. Тэгээ фрагмент буюу юм жижиг хэсгүүд гэсэн утгатай үгээр нэрлэгдсэн юм байна. Орон сууцны барилгыг түшсэн ийм 3 том аврах хүний хөшөөг суйрлуулах юм байна л да. 3 хөшөө нь хамгийн өндөр хэсэгтээ 25 орчим метр байх юм гинэ. Одоогоор нэг хөшөөнийх нь хөлийг яг тэр барилгын газар нь суйрлуулсан байна. Нэг хөшөөгийн хамгийн томыг нь болохоор яг Чернигийн өөрийнх нь студид бүхлээр нь босгоод тэг бүтэн болсныхан дараа барилгын газар авчирч суйрлуулна гинэ. Тэгээ энэ барилгын ажил бүхлээрээ өнгөрсөн жилийн 10 сард эхэлсэн. Тэгээ энэ оны төгсгөлөөр дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Давид Черни нь ер нь юм сонирхолтой хийцтэй башин барилга янз бүрийн зохиомж хийдгээр алдартай юм байна л да. Жишээлх юм бол Чех фотоцентр гэдэг практикийг нэг фото зургийн галерейд зориулсан Trifot гэдэг нэртэй хуучны камерын дүрсийг санагдуулсан юм сонин бүтээл гэдэг юм байна. Тэрнийх нь ойролцоо CyberDog буюу кибер нохой хэмээх нэртэй 2 давхар байгууламж гэдэг тэрийг бас зураг төслийг гаргасан. Энэ нь болохоор технологи мэдээллийн төв байдлаар ашиглагддаг. Тэгээ дотор нь робот үйлчилгээтэй дарсны баар байдаг гэж шүү. Нөгөө нэг Давид Чернигийн бас нэг айгүй чухал бүтээлүүдийн нэг нь иргэдэг толгой байдсан шүү дээ. Праг хотын төвийн нэг хэсэг дээр яруу найрагч Франц Кафкагийн толгой юу? Тэр чинь бас хийсэн байхгүй. Тэгээд яг би сая одоо энэ баригдж байгаа хөшөөнийх нь зургийг харангууд яг нөгөө Кафкагийн толгой шиг санагдчихээн. Тэгэхээр яг өөрийнх нь нөгөө хэв маяг нь яг тийм байдیں۔ Тэгээд Давид Черни чинь бас амар алдартай. Яг нэг юм өөрийнхөө хэв маягийг бас илэрхийлж чаддаг. Тэгээд тэр Франц Кафкагийн эргэлттэй толгой бас л бүр ингэ үнээр гайхалтай шүү дээ. Би харин яг анх энэ зургийг харчаад яг нөгөө Кафкагийн толгой шиг юм биш гэж харж ирсэн. Тэгээ энэ одоо Чехийн стилийн болов гэд энэ хүн бас яг тэр хөшөөг зохион бүтээсэн гэж мэдээгүй л дээ. Тэгвэл аргагүй юм байна те. Аргагүй байгаас яг ерөнхийдөө бас нэг юм адилхан. Тэр Trifot гэдэг энэ дээр үе юм нөгөө камер шиг хийцтэй энэ юугаад одоо хөшөө гэх юм уу та. Энэ ч гэсэн утга агуулгын хувьд бол айхтар юм билээ. Одоо энэ бөмбөр хэсгүүд нь болохоор яг ойртоод харах юм бол яг юм нэг хүний нүд шиг үхэн хараамаатай. Тэгээд яг юуг илэрхийлж яах гэхээр орчин үед ингээ нэг хаа сайгүй камерууд яг л хүний нүд таныг ингээд үзээд хянаад хамаг юм чи харж байгаа шиг ийм болсон байна гэдгийг илэрхийлнэ.